одоо Монголдо анхны кикбокс одоо анхны иргэн дээр гарч ирсэн сэтгэл. За мөн дэлхийн анхны иргэн дээр гарч ирсэн сэтгэлээр. Миний анхны тэмцээнүүд бол хүүхэд байхдаа ер нь нэлээд олон тэмцээнд мултарсан. 5-6 тэмцээнд. Яагаад ч юм медалийн төлөө хожигдчихдаг. Болж идүүлсэн юм шиг. Тэгэл за ямар ч энэ спорт баг амжилт гарахгүй юм даа гэл. Өөр маш их дуртай байсан болохоор уралдаан тэмцээнүүд оролцоо. Тэгээд нэг таквондогийн тэмцээнд оролцож нэг медаль аваагүй маа. Нэг өсгөрөдтэй тамирч ингээд нэг тууз диплом авч ирсэн. Тэрийг анх аваад уран зориг ороод за одоо ийм өсгөрөдтэй тамирч гэдэг ийм шангил авсан чи одоо медаль авах нь бол тодорхой гэл. Тэгэл анхны тэмцээн маань болохоор өсвөр улсын арга шалралт тэмцээнд кикбоксаар алтан медаль. Хэдэн онд байсан бэ? 2006 онд авчихсан да. Дэлхийн анхных нь болохоор дэлхийн анхны медаль бол 2011 онд. 11 он. Тий, 2011 онд нийт би дэлхийн арга шалралт тэмцээнд 6 орон тэмцээнд оролцсон мэт. Тий, 3-д нь амжилттай оролцсон мэт. За тэгэхээр одоо үнэхээр энэ ширэн дээр байгаа бүснүүдийг хараад үнэхээр бахархж байна л да, амгшиж байна. За тэгэхээр манай үзэгчдэд өөрийн одоо медаль, за аваргын бүснүүдийнхээ талаараас тайлбарлаж өгнө үү. 2017 онд Кениг Open Ball Championship гэсэн маа тэр медаль нь болохоор 2017 онд 17 онд тийм бас хүсэл мөрөөдөл хамгийн баяр баясгалтай олон жилийн хүч хөдөлмөр гаргаж авсан медаль маань бол тэр байгаа. Тийм. Энэ болохоор Арнолд гэдэг дэлхийн толгойн наадам болдог. Тийм. Тэгээд гадна толгойн төрлөөр амжилттай орсон Америк улсад болсон тэмцээнээр алтан медаль авсан байгаа. Аварсан. Тийм. Тэгээд энэ хамгийн сүүлд ордог энэ 2022 оны Турк улсаас нь СК албаны дэлхийн аварга шалралт тэмцээнд амжилттай оролцож алтан медаль авсан байгаа. Үнэхээр гайхалтай. За юуны бүснүүдээсээ бас тайлбарлаач. Энэ бол манай зэсэг түвшний аваргын медаль байна. Энэ бүс байна. Энэ болохоор Монгол зан аваргуудын аваргыг шалруулах тэмцээнд. Аваргуудын аварга. Тийм. Салааны бүх спорт ордог л доо. За бүх спорт. Одоо юу гэдэг таквондо, бокс, judo, карате. Тэгээ одоо сүүлийн үед манай MMA гэдэг байгаа шүү дээ. MMA бүх аварга усан тамирчид л оролцдог. За. Тэгээ энэ бас Монголдо бас том тэмцээн болдог. Монгол зав гэдэг. Энэ тэмцээнд 2019 он тий 19 онд аварга болж исэн. Тэгээд энд бас энэ 2022 гээд бас энэ хавралсан тэмцээнд бас хүнджинд хавралсан байгаа. Зөв. Энэ бүснүүд маань болохоор зэсэг түвшний аймаг аргуудын бүсүүд энэ боридын аврагын бүс байгаа. Тийм. За тэгэхээр одоо авраг маань ер нь цэргийн одоо тулааны спортоор хичээлээд явж байхдаа цэргийн одоо салбар мэрэгжлийг сонгоо. Ер нь зэсэг түвшинд яаж орж ирв? За ер нь зэсэг түвшнийг сонгох болсон шалтгаан юу байв? Зэсэг түвшний орох болсон шалтгаан нь бол 2010 онд одоо зэсэг түвшин тэгнэ эндэрдгээр ингээд анх тамирчнаар орж ирсэн. Тэгээд бас 10 оноос хойш зэсэг түвшний гартан толоонаараа хичээлж бас тий. Одоо амжилт гараагаа ихсэн тий. Зэсгийн гартан толооноор. Зэсэг түвшний тэг 84-р анги бол одоо айрны одоо гартан толоонаараа бол алдартай анги шүү дээ тий. Тийм аа зэсэг түвшний тусгай тамилтын байтлаа. Гартан толоонаараас маш их алдартай. Тий 10 оноос хойш одоо бол 10 хэдэн жил тэмцээнд орохтой 7 удаа төрүүлжтэй. Медаль, хүрэл медаль хүртлээ. Тэгээд гартан толооноор зэсэг түвшний гартан толооноор гаргасан амжилтыг бас 2014 онд Украин улсад болсон гартан толоонын дэлхийн аварга шалралт тэмцээнд хүрэл медаль авч ирсэн. Тэгээд 2018 онд бүх Орсын гартан толооны аварга шалралт тэмцээнд Монголоос баг яваад амжилттай оролцож
хүрэл медаль аваад тэгээд хүрэл медаль аваад шилэг тэнгтэй тулгаанч гээд 9 зэрэг медаль бас өгсөн.